тэтгэвэр тогтоолох гэд ер нь ямар шалгуурыг тавьдаг вэ? Тэтгэврт гарахад бол үндсэндээ нэгдүгээрт бол өндөр насны тэтгэврт гарах насны дээд хязгаар төрсэн байх хэвээр. Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснд нэгдүгээр төрсэн байх хэвээр. Хоёрдугаарт хөдөлмөрийн эрх зүйн харилцаа маань өөрөө дуусгар болсон байх хэвээр. За гуравдугаарт бол тодорхой одоо хугацаагаар тасралтгүй ажилласан байх хэвээр. Манай улсын хуулиар бол 20 жил одоо тасралтгүй ажиллаж байж одоо өндөр насны тэтгэврийн бүрэн тэтгэвэр авах ийм эрх нь бол үүсдэг. За 20 жилээс дээш одоо хугацаагаар ажилласан байх юм бол жишээд одоо 30 жил ажилласан хүний тухайд бол 20-оос дээш жил ажилласан жил тутмынхаа үндсэн цалингийн 1.5%-аар бодож нэмэгдэл тэтгэвэр авдаг ийм одоо тогтолцоотой улс. Тухайлах юм бол одоо дундад цалин 500 мянган төгрөгийн цалинтай иргэн байлаа гэж бодоход за тасралтгүйгээр 20 жил ажилласанд нь төрийг нь бодохдоо үндсэн 5 жилийн дунд цалингийн 45%-аар тооцно. Тэгэхээр нэг 200 одоо 75 орчим мянган төгрөг гэсэн үг. За тэгээд дээр нь одоо 20-оос дээш жил ажилласан жил тутамд нь үндсэн цалингийн 1.5%-аар бодоод тооцох юм бол үндсэндээ нэг 300 мянга орчим мянган төгрөгийн сарын тэтгэвэр аавна гэсэн үг. 500 мянган төгрөгийн дунд цалинтай хүн бол 300 мянга орчим одоо төгрөгийн тэтгэвэр ийм авах эрх үүснэ гэсэн үг.